За орой минь үзэгчдээ ярилцах цаг эхэлж байна. За студид надтай ярилцахаар Улсын их хурлын 63 дугаар тойрог Чингэлдээ дүүргийн 1-ээс 6 дугаар хороо мөн Налайх дүүрэгт Бида нэр дэвшигч Баатрин Бацангил өргөд ирсэн байна. За таны өдрийн мэнд хүргэе. За Бацангил бол хиймч мэрэгжилтэй их сургуулийн багш ийм эмэгтэй байгаа. Тэгэхээр улс төрт шинэ дүр төрх болж орж ирэх гэж байгаа ийм эмэгтэйчүүдийн маань төлөөлөл байна. Улс төрт яагаад орох болов хэмч мэрэгжилтэй энэ хүн байна. За юуны түрүүнд би өөрийгөө нэг товч танилцуулъя гэж бодож байна. Би Монгол Улсын их сургуулийг 1996 онд хиймч мэрэгчлэр төгсөөд химийн ухааны магистрийг 1998 онд хамгаалаад ингээд Монгол Улсын их сургууль багшаар орж исэн. За үүний дараа улсын засгийн газрын тэтгэлэг болоод холбооны бүгд найрамд Герман улсын даадын тэтгэлэг-ээр 50% нэг өрсөлдөөн шалгалтанд оруулаад ингээд Герман руу суралцуулах боломж гарсан. За энэ шалгалтанд ороод би тэнцээд ингээд Германд суралцах боломж тэр үед гарч ирсэн юм аа. Тэгээд 1999-ээс 2002 оны хооронд би докторийн зэрэгээ Аахны хотын технологийн сургууль би хамгаалсан. За энэ сургууль бол Европ болоод ер нь дэлхийд технологийн чиглэлээр бол тэргүүлэх сургуульд ордог юм сургууль. Тэгээд энд суралцчихсан мэн бас миний нэг бахархах зүйл байдаг. Тэгээд 27 настайдаа ингээд докторийн зэрэгээ хамгаалж ялаа. Тэгээд энд Герман улсаас сурж өөрийн мэрэгжлийн чиглэлээр хамгаалах ёстой зэрэгээ бүгдийг хамгаалаад энэ чиглэлээрээ сураад цааш нь ажиллаад би дараа нь 4 жил Германд бас мэрэгчлэрээ ажиллаж багшилж ялаа л да. Энэ хугацаанд бол зөвхөн мэрэгжлийн чиглэлээсээ гадна тэр улсын хүмүүсүүдийн чанар тийм ээ Герман улс гэж ер нь юу вэ? Ямар улсын гэдгийг ингэж ойлгох боломж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл энэ улс бол хүний төлөө нийгэмтэй. Ямар ч үйлчлэгээ, нийгмийн үйлчлэгээ болоод зам тавихтаа хүртэлтэй хүнийг боддог. Ерөөсөө хүний сайн сайхны төлөө хүнээд эдэлсэн ийм улс байсан. За тэгээ энэ сайхан зүйлийг хараад ингээд би ер нь Монгол улстай миний нөхөр битээр анх яваад тэгээд 2 жунтаадаа яваад 2 хүүхэдтэй уулзаж ирж исэн юм байгаа. Тэгээд хоёулаа 2006 онд гаргасан шийдвэр маань за ерөөсөө нутагтаа буцъя сурч мэдэх юм мэдчлээ хийх зүйл их байна гэд ингээд нутгийн солиос заалж исэн үе. Ингээ 2006 онд ирээд би Монгол Улсын сургууль багшаар орж исэн. Тэгээд ингээд 2006 оноос 11 он хүртэл би 13 он хүртэл Монгол Улсын сургуульд ажиллаж агаад дараа нь 13 онд энэ Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль гэж шинэ сургууль Налайх дүүрэгт байгуулагдсан. Энэ төрийн өмчт татгын сургууль. Энэ сургууль би химийн багшаар орж ирсэн. Химийн профессороор. За ингээд энэ сургуулийг бас ингээд загвар сургууль, дээд боловсролын салбарт нэлээд тэргүүлэхтэй тийм загвар сургууль ялангуяа Герман инженерүүдийг бэлдэх ийм Герман мэдлэгтэй тийм Монгол инженерүүдийг бэлдэх ийм зорилготой сургууль учраас энэ сургууль тусдаа ингэж байгуулагдах. Энэ дээр бол би бас өөрийн дуу хоолойгоо оруулж явж байсан. 2011 онд энэ судалгааны баг гараад ингээд энэ сургуулийг бие даасан сургууль болох уу, яах уу гэдэг дээр шийдэл дээр бол оролцож явсан. Хүний хувьд бол энэ яа харахгүй бол маш том амжилттай болсон юм сургууль байгаамаа. Яг бол Налайх дүүрэг, энэ дүүрэг бол уурхаан хот гэж яригддаг их уурхаатай хот. Тэгээд энд бас ингээд нэг юм дэлхийн стандартын хэмжээний сургууль байгуулагдана гэдэг бол цаашдаа Монгол улсад Монголын ялангуяа тэр дүүрэг тийм ээ хот болоод ингээд сургуулийн хотхон болоод явхад бол их төхөм учир болж байгаа юм зүйл. Тэгээд та түрүүн яагаад ингэж мэрэгжлийн ажлыг хийгээд ингэж яагаад ус төрд орох вэ? Салбарынхаа хувьд бол докторийн зэрэг хамгаалаад 27 наснда энэ бол маш том амжилт. Тэрийн салбарт бол өөрөө чинь маш өндөр ирээдүй хүлээж байсан ойлгомжтой. Тэгэхээр улс төрд өөрийнхөө төлөөллийг бий болгох юунд илүү их санаа зовниж юуг өөрчлөхийн тулд та энэ улс төрлөө орж. За ингээд 96 оноос хойш би Монголд ирэл үнэхээр дэврэн байсан л да. За одоос нь Монголд гоё ингээд яг энэ дээд боловсролын салбарт ялангуяа ажиллана гэд. За Монгол Улсын сургуульд ажиллаж байгаа хоорондоо бол судалгааны төслүүд хэрэгжүүллээ. Тэгээд олон магистр докторууд шавнарыг бас бэлдээд ингээд төсөл хөтөлбөрүүдэд хамрагдуулаад явах яг нэг барууны загвараар эрдэм шинжилгээ судалгаанд суурилсан сургуулийг байгуулах юм юмд өвчин зүтгэж явсан гэвч дээд сургуульч гэсэнтэй хэтэрхий улс төрийн хамааралтай болчихсон. Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь бараг 17-аас 11 нь улсын хурлын гишүүд болоод засгийн газрын төлөөлөл байдаг тий. Хэд их улс төрждөг. Монголд энэ ард түмнээ хэд их намчрахч хуваасан байдал. Энэ зүйл бол ерөнхийдөө мэрэгжлийн хүмүүсүүдийн дуу хоолойгоо гаргаж мэрэгжлийн хүмүүс ажлыг хийх нөхцөлийг өрнө маш их
боомдуулж эхэлсэн юм. За энэ нь бол ерөөсөө гаргаж байгаа бодлого шийдвэрүүд дээр харагдаж байдаг. Тэгээ би өөрөө дэд боловсролын салбарт ажиллаж байгаагийн хувьд бол өөрчлөх юм маш их байдаг, сайжруулах зүйл их байдаг. Боловсролын салбарыг бас би тодорхой хэмжээгээр одоо ингээд олон жил ажиллачлаа шүү дээ, тийм бага сургууль, дунд сургууль, ерөнхий боловсролын сургуульд ямар асуудлууд гарч байгаа. Энэ бүхэн дээр санаа тавьж явдгийн хувьд бол ер нь бол бид нар цэгцлэх зүйл маш их байна. Ялангуяа бид нар ингэж энэ боловсролын салбар дээр нийгмийн ялгуурлыг гаргах маш их аюултай. Миний би өөрөө ингээд ер нь бас Германд төгссөн залуучууд нийлээд ингээд бид нар бас янз бүрийн нийгмийн идэвхтэй зүйлүүд ажлуудыг хийжсэн. Эцсийн дүндээ бол ер нь Монгол хүний оюун санаа, энэ оюун ухаанд одоо энэ ялангуяа энэ боловсролд бид нар их анхаарахгүй болохгүй болчихжээ. Тэгээд энэ боловсралгүй байдлаас, боловсралд анхаарал тавиагүй байдлаас болоод нийгэмд бол маш их ялгуурл бий болж байна. Ялангуяа эдийн засгийн ялгуурл одоо бүр туйлдаа хүрч байна. Би нэг статистик хэлээ л да 800 мянга орчим өрхтөө гэж бод Монгол улс тийм. Энээс 23.3% нь амжиргааны доод түвшинд амьдарч байна. За 50% нь бол 500-аас сая 999 сая төгрөгийн орчим орлоготой өрх штеп. Энэ бол ерөөсөө дэлхийн стандартын одоо орлогоос хэд дахин бага. 192,500 гэдэгтэй одоо нөгөө хамгийн доод цалингийн доод хэмжээ. Тэгэхээр цалингийн доод хэмжээг Америк улстай харьцуулахад Америкийн цагийн хамгийн доод хөлс $5.55 цент. Тэгэхээр бид нар бараг 12 дахин бага цалин авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэхээр Монгол хүн үн цэнэгүүдчиж Монгол хүнийг ерөөсөө үнэлэмж байхгүй болсон байна нийгэмд. Эдийн засгийн хит их ялгуурл бий болчихжээ. Өөрөөр хэлбэл нөгөө нийгмийн дундаж давхах гэдэг юм чи байхгүй болсон байна шүү дээ. Одоо 50 дээр ахаа 23% нэмэх 70, 80% нь одоо ядуу түвшин рүү орж ирэх. Тэгэхээр нийгмийн өртөг нь ямар байгаа вэ? Амжилгааны өртөг. Тийм. Тэгэхээр энэ нөгөө нийгмийн ялгуурл, эдийн засгийн ялгуурд ороод ирнэ гэдэг бол хүмүүс ядуурд ажилгүйдлэгтэй байна. Би хөдөө орон нутгаар явж исэн. Одоо энэ налах дүүрэгт би даагч хүн чинь 801 хүний гарын үсэг цуглуулж сонгуульд одоо дэвших хэрэгээ олж авдаг. Би 2000 гаруй хүний гарын үсэг цуглуулад айл өрхөөр явж байхад амьдрал маш хүнд байна. Яг үндэ бол яг бид нар хотын захын дүүргүүдээр яваад хөдөө орон нутгаар яваад яг энэ налах хотын одоо тэр захын дүүргүүдээр хэсгүүдээр явхад бол амьдрал маш хүнд байна. Монгол хүмүүс өсөж байна өнөөдөр тийм Монгол хүмүүс орон байргүй болж байна. Монгол хүмүүс зээлэндээ идэгдэж байна тийм. Тэр ийм бол байж болохгүй. Миний өөрийн сурж ирсэн энэ Герман улсад нэг хүн төрийн хяналтаас гадуур байдаггүй. Өөрөлдөл төр харж идэг байхгүй эцэг шиг нь байдаг, аав шиг нь байдаг. Нэг хүүхэд гудамжинд гуйлах хуучин битгий байл гэртээ чан ойрлоод одоо тэг хүн эцэгхэн зохих тийм ирэхгүй байгаа шүү дээ. Өөрөлдөл хүүхдийг дээдлж хүүхэд гэдэг бол тэр улсын хөгжил байхгүй юу? Нүүр царай тий энэ хүүхдийг бид нар ямар хүн болгосноор энэ улс орны ирээдүйд шийдэгдэн шүү дээ. Гэтэл өнөөдөр манай хүүхд хайцсан байгаа шүү. Гудамжинд хэдэн хүүхэд өсөлөн гойлгоогоос үүдвэл бид нар дугуйл хажуугаар нь боломж оруулах хэдэн төгрөг өгдөг. Энээс цаашлтгүй. Тэгэхээр ийм нийгмийг бид хүсээгүй л дээ. Хүнээ л мартчихад. Тэг хүнээ мартчихад байна. Ерөөсө хүн гэдэг имийг ерөөсө хүний үн цэнийг барихтуулчихад байна. Хүн мартагдсан үед энэ ус орн байхгүй шүү дээ. Энэ ус орны тусгаар тогтнолын асуудал юу болох вэ те? Үндэсний аюулгүй байдлын асуудал юу болох вэ? Тэгэхээр энэ дээрэс нь эдийн засгийн ялгуурл хамгийн аюултай нь эргээд цаашаа бид нар боловсролын ялгуурлыг бий болгоод ирж байна те. Энэ сургуулиудын чанаруудын маш ялгаатай. Одоо орон нутагт ч юм уу захын хорооллууд дээр болохоор боловсрал эзэмшилтэй чанар нь ямар гэдэг вэ? Төвийн сургуулиудын одоо ерөнхий шалгалтанд бол авж байгаа оноо хүүхдүүдийн чанар нь ямар гэдэг. Дээрээс нь хувийн сургууль гэдэг $20,000 жилийн төлбөртэй сургуулиудад хэн яваад байгаа юм. Нөгөө л одоо түрүүний хэлсэн 800 мянган өрхийн 0.3% нь буюу 200 гаруй хүн өрхөл 10 саяас дээш орлоготой байна шүү дээ. Юуны сарын орлого. Тэгэхээр нийгэмд хит их одоо баялагийг нь цөөхөн хэсгэнд эзэмшээд байна. Тэгэхээр энэ бол бидний хүссэн нийгэм биш. Бид 3 сая хүн амтай. Бид нар миллиард хүн амыг эрх тэгш амьдруулах гээгүй. Тэр бол хэцүү. Магадгүй энэ тэгт бол ялгуурлах их байдаг тийм ээ. Ийм кастн систем гэдэг. Тэгэхээр тэр бол одоо байх ёстой байхаас аргагүй ч байдаг юм уу? Хит олон хүнтэй учраас. Монгол 3 сая хүнтэй. Монголтой ойролцоо 4-5 сая хүн амтай Скандинавын орнууд байна. Эднэр бол яг л нийгмийн баялаг, нийгмийн газрын баялагаа ашиглаад баялагын сангаа бүрдүүлээд хүмүүсээ хадгаламжтай орлоготой болгож шүү дээ. Ажилтай байлгаж байна тий. Тэгэхээр яагаад бид ийм 3 сая тэгэд ийм баялаг оронтой
Тэгээ бид нар маш олон газар нутгаар баялаг, бид нар эрдэс баялагаар баяр, бид нар мал аж ахуй, өдөө аж ахуйгаар баялаг ийм орон. Тэгэд яагаад энийг хийж чадахгүй нэ гэдэг ийм асуулт болцоонууд нь байгаад тэгээ мэрэгчлэлний дуу хоолой ерөөсө хүрдгүүгээс болоод би одоо энэ өөрөө энэнийхээ дуу хоолой болъё. Энэ салбарынхаа мэрэгчлэлтгүүдийг ажлыг хийлгэе. Шийдвэр гаргах төвшөнд очиод ингээ хаагддаг биш байлгаа гэдэг ийм л зорилгоор улс төрд одоо ороод бие дааж нэр дэвшээд явж байна. Хамгийн түрүүнд мэдээж боловсролын салбарыг өөрчлөх нэ. Өөр нийгмийн одоо байдлаас юу таны сэтгэлийг хамгийн их зовоож байна? Яаж өөрчлөх вэ? За би ер нь 3 гол хөтөлбөр, мөрийн хөтөлбөр төвшүүлсэн зорилго. Тэрний хамгийн одоо эцсийн зорилго бол нийгмийн эрхтэг шин нийгмийг байгуулах буюу нийгмийн ялгуурлыг арилгах. За нийгмийн ялгуурлыг арилгахын тулд бид нар чинээлүүд дундаж давхрыг бий болгоно. Яаж энэ давхрыг бий болгох вэ гэвэл бид нар өнөөдөр өрхийн болоод жижиг дунд үйлдвэр цаашлаад одоо том улсын хэмжээний том үйлдвэрлэлийн төслүүдийг бид нар явуулж иж урагшлуулж иж энэ ажилтай, орлоготой, боловсралтай иргэнийг бий болгож иж нийгэмд дундаж давхар үүснэ. Яагаад би чинээлэг дундаж давхар гэж баян хэлээд байна бол энэ давхаргал төрд хяналт тавьдаг, дуу хоолойгоо өгч идэг тийм ээ ийм том одоо хүчрхэг давхарга байхгүй юу. Тэгэхээр энийг бий болгоход хүн болгон ажилтай байх хэрэгтэй, ажил орлоготой байх. Өрхтөр одоо жишээлбэл яхад өрхийг нэг хүн бизнес хийгээл ингээл жижиг дунд үйлдвэрлэл эрхлийгээл ингээд зээлийн дарамтанд орчдөг байхгүй. Хит өндөр зээлтэй. Одоо Германд бол нэг зээлийн хүү 6 жилийн те хямдхан штэ. Тэгээд бага штэ. Тэгээд ус хугацааны зээл одоо юу гэдгийг том төслүүд ирж бол 2-3% хүүтэй юм. Тэгэхэд Монголд одоо их зээлийн хүү хит билээ тийм ээ. 20% хүрдэг. Тэгээд бизнесийн зээл тий шалгуур нь өндөр. Тэгэхээр ийм байдлаас болоод ерөөсөө өрхийн амжиргаа дээшлэх боломж алга байна. Тэгэхээр энэ дээр бол төр зэсэг яхаад аргагүй зөв бодлого гаргах хэрэгтэй. Тэгжээж бид нар хүмүүсээ ажилдаа орлоготой болгох арга замыг гаргаж өгөх хэрэгтэй. Дээрэс нь үйлдвэрлэл байгуулахад ерөөсөө асуудал байхгүй. Хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдыг манайх энэ одоо уул уурхай дээр түшгэлсэн уул уурхайн боловсруулалтын үйлдвэрүүдийг байх бүрэн болцоо байна шүү дээ. Нефт боловсруулах үйлдвэрийг яриа л гэдэг байхгүй хийдэггүй хэдэн жилийн сонгуулиар барина гэж баригддаггүй. Тэгэхээр энийг одоо мэрэгжлийн хүмүүсүүд нь одоо дэмжиж энийг хиймээр байна. Яг энийг одоо ажил болгомоор байна. Нүүрстэй баялаг те нүүрсийг шингэрүүлэх үйлдвэр хийжүүлэх үйлдвэр яагаад барьж чадахгүй байгаа одоо хүртэл зүгээр л ухаал гаргаад байдаг нэг маш хямдхан үнээр гаргаж штэ. Тэгэхээр энийг боловсруулдаг ийм үйлдвэрүүдийг барих хэрэгтэй байна. Техник технологи одоо хөгжсөн байна. Стратегийн ордод биш, стратегийн бүтээгдэхүүн чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөлд дэлхийн зах зээл дээр ямар бүтээгдэхүүн өндөр байна, эрэлт хэрэгцээ их байна. Тэрэн чиглэсэн бид нар үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ чиглэлийн ажлуудыг бол хийх зорилготой хоёрдугаар одоо гол зүйл нь. За энэ бүхний үндсэн дээр юу бий болох вэ гэхээр Монгол хүний үнэлэмжлэл өснө. Монгол хүн үнцэнтэй өнөөдөр гаднаас ирж байгаа экспатуудын цалин хэдвүлээ, Монгол хүний цалин хэдвүлээ тийм. Тэгэхээр ийм ялгааг бид үүсгэж болохгүй. Бид бол оюуны бас харцангуй чадвартай хүмүүс шүү дээ. Олон уралдаан тэмцээнд хүүхдүүд үзүүлж байгаа амжилтыг хар тийм. Тэгэхээр энэ боломжтой ард түмнийг бол бид нар боломжийг гаргаж өгөх, өсөх дэвж хөгжих боломжийг нь хааж боохгүй байх. Ийм л бодлого зөв хэрэгжиж, хууль яг энэ чиглэлээр хууль тогтоогдчихэж энэ байдал арилна. Тэгэхээр төрийг одоо зинхэн цэвэр байдлахын тулд төрд одоо мэдлэгтэй сэтгэлтэй тэгээд шуналгүй ийм хүмүүс л гарах хэрэгтэй байна л да. Улсын хурал сонгогчдод оролцоогоо ер нь яаж харж байна? Яаж одоо юунд илүү оролцоотой байна гэж бодож байна? Одоо бид тааж оролцож байгаа улсуудыг бол бас дараа нь шийдвэр гаргах аливаа одоо засгийн газар эмхлэн байгуулах юмд одоо оролцоо багтай их юу гэж бас нэг сурталчилгаас нь сурталчилгаанууд их явж байна л да. Тийм. Энд дээр бас нэг та нэг өөрийнхөө бодлыг хэлээ. За би ганцхан өөрөө ганцаараа биш юм аа. Одоо ер нь бол миний зорилго нэгтэй бас андууд олон хүмүүс дэвшиж байгаа бие даагаад. Тэгэхээр бие дааж байгаа дэвшиж байгаа энэ хүмүүс одоо 30-аад хүн бас байна. Тэгээ ер нь миний мэдхийн тэгээ аюул чадвартай залуучууд. Тэгэхээр эдгээр бүгдээрээ ямар нэгэн байдлаар бие даагч нь гарахад эвсэж болно. Угаасаа эвслийн тухай яригдчихэж байгаа. Тэгэхээр эвсхийн бол энд бид нар бүлэг байгуулах хэмжээнд бол төрд хяналт тавих боломжтой. Хэрвээ энэ хоёр том намыг одоо жишээлбэл бодлого хийгээд явхад хяналтыг хэн тавих юм бэ гэдэг. Тодорхой хэмжээгээр хяналт тавигдах ёстой шүү дээ. Зөв хийж гэнэ, буруу хийж гэнэ, үг дуугаа хоол. Яг энэ байдал дээр л бол бие даагч нар илүү одоо хүчтэй үүрэг оролттой оролцох байхаа гэж бодож байгаа. За танд баярлалаа. Оногцсон хугацаа маань дуусж байна. За баярлалаа танд та бүхнээс амжилт хүсье. За ярилцах цаг үгээр өндөрлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Улсын их хурлын 63 дугаар тойрог Чингэлтэй дүүргийн 1-ээс 6 дугаар хороо Налайх дүүрэгт бие даа нэр дэвшигч Баатрин Бацангил оролцлоо.